Цагдаагийн байгууллагт өчигдөр шөнө автомашины дугуй хулгайд алдсантай холбоотойгоор 2 ч дуудлага бүртгэгдсэн юм а. Тодорхойлох юм бол Согны Нархан дүүргийн тодорхой тоот байрны урд автомашины зогсоол дээр байсан Grand Vitara East машины дугуйг Орхон аймгийн Харьяат 19 настай Б гэгч нь бусадтай бүлэглэн хулгайлж байсныг дүүргийн цагдаа нар илрүүлж шалгажээ. Мөн Сүхбаатар дүүргийн 11-р хороонд хулгай хийж байж болцсохгүй гэсэн сэжүүхэн хүн явж байна гэсэн дуудлагыг шалгахад Баянзүрх дүүргийн 15-р хороонд оршин суух иргэний Lexus 570 маркийн автомашины 4 дугуй мөн түлхүүр багжиг хулгайлж явж байсан. Мөн Согны Нархан дүүргийн 21-р хороонд оршин суух 30 настай Б-г саатуулсан байна. Түүнчлэн энэ сарын 14-өөс 15-нд шилжих шөнө буюу өчигдөр Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт Toyota Prius Grand Mark 2, Toyota Camry, Land Cruiser зэрэг 12 автомашины толийг суурьаар нь хулгайлсан хэрэг гарсныг харааллын дагуу шалгаж эхэлж байна. Энэ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Prius маркийн автомашины толь болон бусад эд зүйлийг хулгай хийдэг бүлэглэлийг илрүүлж эрүүг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа юм. Энэ дүүргийн цагдаагийн даргын удирдамж төлөвлөгөөний дагуу эргүүл толь гэсэн арга хэмжээг зохион байгуулж өгөөд энэ арга хэмжээний хүрээнд дээрх бүлэг этгээдүүдийг илрүүлж заримыг нь үйлдэл дээр нь баривчилсан байна. Автомашины толь хулгайлдаг этгээдүүд Үнгүүцгийн сайт болон Facebook-оор хулгайлсан толио бусдад зардаг гинэ. Сэжигтэн Д-ийн мэдүүлснээр мөнгөний хэрэг гараад нэг орой толь хулгайлсан, 10 машины толь хулгайлснаас нэгийг нь зарсан бусдыг нь цагдаад хураалгасан гэж. Гэмтэргийн замаар олсон эд зүйлсийг худалдаж авсан хүмүүсийг ч хэрэгт холбогдуулж шалгаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас иргэдэд хандаж хулгайд алдагдсан эд зүйлсийг худалдан авсан тохиолдолд өөрсдөө хохирч цаашлаад хариуцлага хүлээх болохыг анхааруулж байна.